Сайн байцгаана үзэгчдээ, Нямгаргийн амралтын өдрийг аятухтай сайхан өнгөрүүлж байна уу. Оллоо телевизийн нийгэм эдийн засгийн албаны уран бүтээлчдийн зүгээс үзэгч та бүхнийхээ амралтанд зориулан энэ цаг мөчид хөрөнгө дагсан бүтээн байгуулалт цуврал нэвтрүүлгээ бэлтгэн хүргэдэг. Манай нэвтрүүлгийн ээлжид дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийнхаа дугаараар бид цаг үеийн асуудалтай холбогдуулан нийслэлийн болоод улсын хэмжээний ногоон байгууламжийн асуудлыг хөндөж байна. Тэгэхээр сүүлийн 2-3 жилийн хугацаанд манай улсад төдийгүй ялангуяа нийслэл хотод ногоон байгууламжийг бий болгох, за түүний цэцэрлэгжилтийг нэмэгдүүлэх тухай асуудал баггүй яригдж байгаа. За хэдийгээр өнөөдөр манай улсын иргэд мод тарих үндэсний өдөртөө болсон хэдий ч за тодорхой хэмжээгээр ногоон байгууламж нэмэгдэж үрдэн дөрвтэй харагдахгүй байгаа гэдгийг шууд хэлэхэд болно. За үүний гол үндэслэл нь за ногоон байгууламжийг эхлүүлэх хамгийн ихний ажил бол төлөвлөгөө байдаг байна. За дэлхийн бусад улс оронд ногоон байгууламжийг бий болгосноор олон давуу талыг бас харж болно гэдгийг бид олон туршлагаас бас нэрлэж болохоор байна. Ингээд ямар тач нэвтрүүлгийнхээ эхэнд үзэгч та бүхэндээ өнөөгийн нийслэлийн ногоон байгууламж ямар түвшинд байгаа талаарх тодорхой мэдээллийг хүргэе. Хүмүүс мөн одоо ногоон байгууламж гэхээр хамгийн түрүүнд л мод санаанд нь орох нь зөөлдөг. Ногоон байгууламжийн талыг тэрийг яаж байгуулах вэ гэдээ ярих юм бол маш олон асуудал байх юм. Улаанбаатар хот хөрсвөл маш их бохирдолтой байгаа. Энэ нь бол одоо судалгаагаар эрдэнэт судалгаагаар тогтоогдсон. Энэ дээр манайх хяналт байдаг учраас их замбрааг явуулдаг нэг үндсэн шалтгаан байна. Дэлхийн бусад улс оронд хөгжлийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын бодлоготой ногоон байгууламжийн асуудлыг цогцоор нь тусган үүнийг давхар хэрэгжүүлдэг болсон. Харин манай улсын хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тухай болон за улсын хэмжээнд хот суурин газар, хөдөө орон нутаг гэлтгүй бүсийн ногоон байгууламжийг бий болгох тухай ярих болж, за ингэснээр эхнээсээ ажлууд төлөвлөгдөн эхэлсэн гэж хэлэхэд болох юм а. Мэргэжлийн судлаач эрдэмтэд энэ асуудал улсын хэмжээнд үнэхээр орхигдсон байсныг шүүмжилдэг. Бид нар эзэнгүүдж байна. Энэ нэг зүйл ургамал, нэг сөг, нэг өвслөг ургамал тийм ээ зөвлөг маань гэсэн дотроо стандарт арчилгаа, услаа шаарддаг. Энэ маань эзэнгүүдждэг. Сүүлийн үед чинь зарим одоо улсууд бол ерөөсөө байшингийнхаа гадаа юм уу байгууллагын гадаа нэг хэдэн мод тарьчул болоо гэсэн ийм ойлголтоор мод тариад байгаа. Тэгэхээр эн чинь бол бас хэцүүлтэй. Тэр одоо зөв тарьж гэнэ үү, буруу тарьж гэнэ үү те энээс ахуулаад хэцүү байдаг юм. Уг нь бол Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлт буюу өөрөөр хэлбэл ногоон байгууламжийн тухай асуудал 1925 оноос эхэлсэн гэж үздэг. Хамгийн анхны цэцэрлэгжүүлэлтийн ажлыг 1930-ад онд улсын банкны үүдэнд навчид анхлын үнэрт улаас тарьснаар эхэлсэн төвхтэй. Хэдийгээр хотын хөгжлийн бодлогот ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн тухай тусгагдж байсан ч энэ асуудалд хайхрамжгүй хандсанаар өнөөдрийн байдалд хүрээд байгаа юм а. Ногоон байгууламжийг хот суурин газрын оршин суугчдын тоо, түүний шилжилт хөдөлгөөн, цаашдын өсөлтийн хандлага болон гудамж замын хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлийг харгалзан харилцан адилгүй хэмжээ, ангиллаар тодорхой төлөвлөгөөний дагуу байгуулдаг байна. Хүн ам төвлөрсөн суурин газарт ногоон байгууламжийг бий болгох нь амьдрах орчин нөхцөл сайжрах үндэслэл болохоос гадна хүний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлэх олон давуу талыг дагуулдаг. Улаанбаатар хот маань өөрөө ямар вэ? Жилд хэдийн мод тарьж байгаа вэ? Гэтэл хот тойроод одоо ерөөсө хуучин одоо цэцэрлэгч Терест гэж байсан. Одоо нөгөө цэцэрлэгт компани нэг мод үржүүлгийн газар, за нэг хувийн нэг хэдэн мод үржүүлгийн газараас өөр ерөөсө олигтой мод үржүүлгийн газар байдаг. Хотын ногоон байгууламжийг нийтийн хэрэгцээний, хязгаарлагдмал хэрэгцээний, тусгай зориулалтын гэсэн 3 төрөлд хуваадаг байна. Нийтийн хэрэгцээний ногоон байгууламжийг цэцэрлэгт хүрээлэн буюу бидний нэрлэж сурснаар бол парк, цэцэрлэг буюу сад, жижиг цэцэрлэг, цэцэрлэгт гудамж, цуваа цэцэрлэг гэж
тус бүр ангилдаг байна. Үүнээс харахад цэцэрлэг гэдэг зөвхөн мод сөөг цэцэг ургуулснаар хязгаарлагддаггүй, зүлэгжүүлсэн талбай, тохижүүлсэн зам, бүжиг цэнгэний талбар, сууж амрах сандал, сүүдрөвч ширээ, хүүхдийн тоглоомын талбай болон бусад тоноглолоор төхөөрөмжлөгдсөн байх шаардлагатай байдаг байна. Цэцэрлэгийн гол элементүүд ойролцоогоор асфальтан болон хатуу хучилттай зам талбай 15-аас 20%, зүлэг цэцэрлэгт талбай 25-аас 30%, за мод сөөг 50-аас 60% харьцаатай байх жишээтэй. Цэцэрлэгт хүрээлэн буюу парк гэхэд байгалийн ой буюу зориудаар ойжуулсан талбайд байгуулдаг байна. Парк нь хотын төв болон захад байрлаж болох бөгөөд нэлээд том талбайг хамарна. Цэцэрлэгт хүрээлэнгийн 70%-аас багагүй талбайг ногоон ой эзлэж, ингэхдээ паркийн нэг талбайд 100-аас цөөнгүй мод, 300 ширхгээс цөөнгүй бут байвал тохиромжтой байдаг ахна. Манай улсад парк гэдэг ангиллалд үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхэд залуучуудын паркийг оруулж болох юм. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах том хэмжээний талбайгүй дүүрэг болон хорооллын бага хэмжээний талбайд жижиг цэцэрлэгийг байгуулдаг. Түүнчлэн галт тэрэгний буудал, төв замын уулзвар зэрэг 1 га хүртэлх хэмжээний талбайд энэхүү байгууламжийг байгуулахад хамгийн тохиромжтой байдаг ахна. Ногоон байгууламжийн тухай асуудал өнөөдөр хэдий орхигдсон ч уг нь л улсын төлөвлөгөө ёсоор анх 1925 оноос ногоон байгууламжийн тухай тусгай асуудлыг төлөвлөн оруулсан байдаг байна. Анхны цэцэрлэгжүүлэлтийн ажил 1930-ад онд эхлэж байсан. За түүнээс хойш энэхүү асуудалд дөрвөлтөө анхаарч цааш нь хөгжүүлэх, үргэлжлүүлж авч явах, за үргэлжлүүлж бас өргөжүүлж хөгжүүлэх тухай асуудал орхигдсон байсан нь за өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдлыг хүргэж байна. Ийм ч учраас өнөөдөр нийслэлийн хэмжээндүүдийг улсын хэмжээнд ногоон байгууламжийг бий болгохын тулд ихээхэн хэмжээний хөрөнгө болоод за бусад зүйлс шаардлагатай болоод байгаа юм а. За гэхдээ улсаас энэхүү асуудалд дөрвөлтөө арга хэмжээг авч анхааралтай оруулсны дүнд за өнөөдөр ямартай ч бас 2-3 жилийн хугацаанд тодорхой алхмууд хийгдэж эхлээд байна. За харин цаашдаа Монгол улсын хэмжээнд энэхүү ногоон байгууламж цэцэрлэгжилтийн асуудлыг бий болгоход за томоохон хөрөнгө оруулалтаас гадна за мэрэгшсэн боловсон хүчингээд за шат шатны нэгж дээрээ анхаарах олон чухал асуудлууд байгаа юм а. Ногоон байгууламжийн талыг тэрийг яаж байгуулах вэ гэдээ ярих юм бол маш олон асуудал байх юм. Тэгэхээр хамгийн нэгдүгээр асуудал бол ногоон байгууламжийн төлөвлөлтөөс эхлэх хэрэгтэй. Төлөвлөлтөө зөв хийнэ. Хаана ямар модыг хаанаас авчир тарих вэ? Ямар модыг хаанаас нь одоо авал зүгээр вэ? Тэр ургах орчин хаана байна гэсэн гол юмнаас эхлэх хэрэгтэй байдаг. Өрн дулаан цаг ирж хот суурин газрын хүн ам байшин орон сууцнд байхаас илүүтэй гадуур алхах цагийг өнгөрөөх нэгсдэг үе эхлэж байна. Өөрөөр хэлбэл хотын иргэд ногоон зүлэг, цэцэг, мод бүхий орчин хүсэх юм. Гэвч манай нийслэлд гэхэд ийм ногоон байгууламж байхгүй. Хот суурин газрын ногоон байгууламж уг нь бол агаарын температурыг бууруулж, зуны улиралд сүүдрөвч, хүйтний улиралд салхинаас хамгаалах үүргийг гүйцэтгэдэг байна. Үүнээс гадна анхаарын бохирдолт болон дуу чимээнээс хамгаалж, хотын нүүрсгүчлийн хийг багасган, хотын өчүүхэн хэсэгт байгалийн зүй тогтцыг бүрдүүлж бий болгодог давуу талтай. Тиймээс төв суурин газрын иргэд өөрийн амьдардаг орчноо зүлэгжүүлж, цэцэрлэгжүүлэх зайлшгүй хэрэгтэй болдог байна. Үүнийг хүмүүсийн өөрсдийн эрүүл мэнд, амьдрах орчин, оюун санаандаа хийж байгаа хөрөнгө оруулалт гэж ойлгох учиртай юм. Улс орон бүр хөгжлийн явцад хотчхын хэрээр бохирдол ихсэж, хот суурин газрын хүн амын эрүүл мэнд, экологийн цэвэр, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж улам хомс болтгоо. Гэхдээ энэ бэрхшээлийг бусад улс оронд ногоон байгууламжийг хот төлөвлөлтийн ажилд тууштай суулгаж ирснээр шийдэгдэж чаддаг байна. Харин манай улсын хувьд ногоон байгууламжийн асуудал олон жилийн турш эзгүйдэн огт хэрэггүй мэт орхигдож ирснээр өнөөдөр өндөр зардал хөрөнгөөр эргүүлэн босгох тухай инхүү яригдж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд ногоон байгууламжийг бий болгох ажлууд хийгдсэний нэг нь мод тарих үндэсний өдөртөө болсон. Хэдийгээр энэ ажил олон нийтийн дунд хэвшсэн арга хэмжээ болж чадсан ч иргэдийн тарьсан мод болгон ургаж, ногоон байгууламж түүний хэрээр нэмэгдэж чадаагүй.
Хот суурин газрын цэцэрлэг талбай тарих гэж байна уу, гудамжинд тарих гэж байна уу, байгууллага гадаа тарих гэж байна уу, тэр хэмжээнд тохирсон тийм өндөртэй модыг мод үржүүлэн газраас авах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ тэр нь бол тодорхой хэмжээний хэлбэржүүлэлт хийсэн байх хэрэгтэй. Тэгжээ сая хүн авчирт тариул тэр уурга. Үүний гол учир нь улсын хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулагдсан төлөвлөгөө гаргаагүй байгаа юм. Ер нь хот суурин газар тарих модыг бол тэр орчинд нь ургуулсан мод үржүүлэн газраас авчирт тарих юм бол илүү сайн хоттой зохицож ургадаг. Хамгийн гол юм. Тэгэхээр энэ дээр бол ерөөсө гол анхаарах юм бол цаашдаа энэ мод үржүүлгийн газрыг сайн хөгжүүл тэнцээ өөрийн хэрэгцээнд тохирох модыг ургуулах. Уг нь бол хот сууринг цэцэрлэгжүүлэхийн өмнө төлөвлөгөө гаргах хэрэгтэй байдаг байна. Түүний дараа мэргэжлийн судлаачид болон цэцэрлэгжүүлэлтэд бий болгох технологиг суурьшуулах ажлын баг хэрэгтэй юм а. Модыг бол нэгдүгээр мэргэжлийн хүмүүс одоо бас тарих хэрэгтэй. Тэгэхээр энэ арчилгаа тордолт энэ юу бол ерөөсөө мэргэжлийн хүн. За энэ мэргэжлийн хүн гэдэг бол одоо миний бодож байгаагаар дүүрэг болгонд нэг юм уу хоёр дендрологч байх хэрэгтэй. Тэрнээс гадна нэгээс хоёр инженер тэгээ бүр газар дээр нь зааж өгдөг техникч нар байх хэрэгтэй. Тэрийг хийдэг мэргэжсэн ажилтан байх хэрэгтэй. Хөрөнгө дагсан бүтээн байгуулалт нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ ногоон байгууламжийн сэдвээр үргэлжлэн хүрч байна. Ямартай чихний хэсгээс та бүхэн ногоон байгууламж гэдэг чухам юу болох. За өнөөдөр манай улсын хэмжээнд ногоон байгууламжийн энэ асуудал ямар төвшөнд байгаа. За түүнийг цааш нь хөгжүүлэхийн тулд ямар алхмууд нэн төрөнд хийгдэх шаардлагатай байгаа вэ гэсэн гол мэдээллүүдийг олж авлаа. Тэгэхээр уг нь бол одоо Монгол улсын хэмжээнд мод тарих үндэсний өдөртэй болсон. Энэ бол одоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нэг гол одоо бас олонний дунд хөвшөөд байгаа бас хөвшүүлж болох ёстой ийм ажил байгаа юм а. Гэхдээ ногоон байгууламжийг бий болгоход за мэргэжлийн хүний за тухайн орчныг нь бэлтгэхээс эхлээд нарийн асуудлууд олон байдаг байна. За ялангуяа нийслэл хотын хувьд ярих юм бол ногоон байгууламжийг үүсгэхийн тулд хамгийн түрүүнд бохирдсон хөрсөн дээр анхаарлаа хандуулах нь чухал юм байна. Мод тарих гэж байгаа нөгөө хот суурин газар ба шүү дээ. Энэний хөрсний байдлыг судлах хэрэгтэй байт. Тэгэхээр манайд бол сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаагаар бол ер нь Улаанбаатар хотын чи хөрс ерөнхийдөө бохирдсон гэж үздэг байгаа шүү дээ. Та ялангуяа хөрсүүл нэн төрүн хүнд хортой элемент төдөр бохирдог. Тэр нь бол одоо хар тоглох никkel, хороо, мөнгөс гэх мэлмэлээр тохирдог. За энэ нь бол мэдээж одоо гэр хорооллын одоо улаан айдваруудын утаа, тэгээд одоо машины утаа, дулааны цахилгаан станцууд, тэгээд одоо хогны их сурвалжууд, шатах туслах материал зардаг газрууд гэх мэтээс одоо үүсвэртэй ингэж хөрс бохирдож байгаа. 1 см хөрс бүртгэж 100 жилийн хугацаа шаарддаг ш донлын дүгнэлт дээр бол хөрс гэдэг өөрөө бол амьд амьсгалж байгаа бие организм байх хэрэгтэй. Тэгэхээр бол үнэхээр энэ хөрс амьсгалж байгаа өнөөдөр үгүй штэ. Хөрс ч өөрөө байхгүй, хөрсгүй газар бид нар урмалжуулаад байгаа байхгүй. Нин түрүү ногоон байгууламжийг бол өргөн хүрээлэлтэд биелүүлэхийн тулд бол хөрсийг эрүүлжүүлэх. Одоо хөрсүүл махыг бохирдсон учраас тэр хөрсийг эрүүлжүүлэхийн тулд хөрсийг бол химийн бус одоо байгаль хүн амьтанд дээлтэй ийм одоо дэвшлэх технологиор микробиологийн технологиор эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Байгалийн өнгөн хөрс гэмтснээр хүний эрүүл мэндэд хортой олон сөрөг үр дагаврыг бий болгодог байна. Хамгийн энгийн жишээ гэхэд нийслэл хотын тоосжилт. Энэ нь эргээд агаарын бохирдлыг бүрдүүлж байгаа өөр нэг хүчин зүйлийг үүсгэх жишээтэй. Нийслэл хотын хөрсний бохирдлын байдал хаахаана харилцан адилгүй байгаа. Гэхдээ нийтлэг нэг ойлголт нь өхмөл ийм хөрсөнд ногоон байгууламжийг хүчээр бий болгоно гэдэг өрөөсгөл юм а. Магадгүй тийм учраас мод тарих үндэсний өдрөөр мөнгө зардал чирэгдэл болгон тарьсан та бүхний мод буцсөөг өнөөдөр ч ургаагүй байгаа болов. Зөвхөн Монгол орны цаг уур, орчин нөхцөл тохирсон цэцэрлэгчлэлтийн технологиг мэргэжлийн судлаачид гарган түүнчлэн түүний дагуу төлөвлөгөө ёсоор мод буцсөөгийг зөв тарьж эхэлвэл тодорхой хугацааны дараа ногоон байгууламжийн асуудал үр дүнгээ өгөх нь тодорхой юм а. Үүнд хотын ногоон байгууламжинд ямар төрлийн ургамал тарих ёстой тухайн асуудал ч багтах учиртай. Хот суурин газар тарих мод гэдэг хаанаас сонгож авах вэ гэвэл тусгай зориулсан мод үржүүлгийн газраас тэндээс одоо өөр мөчрөөр ургуулсан сайн чанарын суулгац материалыг авчирч тарих хэрэгтэй байдаг. Нэгэнт бид ногоон байгууламжинд анхаарлаа хандуулж дөрвтэй алхмуудыг хийж чадсанаар ногоон байгууламжийг тодорхой хувиар бий болгож цэцэрлэгжилтийг бас олноор нь бий болгох боломж бүрдэх учиртай юм а. За харин үүний дараагаар тулгарх нэг гол асуудал бол яахын аргагүй энэ ажилд анхаарлаа хандуулах эзэнгүй байлгахгүй байх ийм асуудал байгаа. Тэгэхээр ногоон байгууламж цэцэрлэгжилтийг одоо эзэнтэй байлгахын тулд мэргэжсэн за тодорхой хэмжээгээр яг энэ чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд хэрэг болоод байна. За өнөөдрийн хувьд хэдийгээр нийслэл
маань тодорхой хэмжээгээр ажиллах багийг бүрдүүлж байгаа боловч яг шат чатны нэгжтэй буюу хороо бүртээ бас дүүрэг бүртээ хөдөө орон нутаг бүрт ногоон байгууламжийг яг утгаар нь буюу бас мэрэгжлийн дагуу тухайн байгаль цагуурийнх нь онцлогт тохирсон технологийн дагуу бий болгож хөрсөн дээр нь буулгах юм мэрэгжилтэн бэлтгэх гол асуудал тулгараад байгаа. За үүнийг ч бас эзэнгүй орхисон тухай төр бас өөрсдөө шүүмжлэлээ хүлээдэг. За гисэн хэдий ч бас тодорхой хэмжээгээр шат чатны нэгжтэй мэрэгжлийн байгууллагууд хамтарч ажиллах нь чухал болоод байгаа гэдгийг албаны хүмүүс ч дараах мэдээллээр хүргэсэн байна. Хүн ам маань сая 200 мянга даваа явцдаг. Мод маань дөнгөж нэг сая гарантай модтой. Ерөөсөө ингэдэг уруу хамааралтайгаар тийм модонд багсангууд хүний тоо гэсэнгүүд ерөөсөө мод тэр ногоон байгууламжийн хэмжээ бол багасаал яваад байсан байдаг. За одоо нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ бол 1.7 м квадрат талбайг эзэлж байгаа. Бид нэр одоо тэгэхээр ч одоо цементэн дээр амьдраад байгаа юм уу, шороон дээр амьдраад байгаа юм уу тий. Гэтэл олон улсын нормтээр бол олон улсын чигээр бол 20 м квадрат байх шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бол бид нэр улсаас болон одоо нийслэлээс маш их хэмжээний анхаарал хандуулаад сүүлийн 2-3 жил онцгой анхаарал явуулж байна. Ногоон байгууламжийн асуудал нийслэлийн зүгээс л онцгой анхаарч өмнө нь бол ганц л мэрэгжилтэн хариуцдаг байсан бол одоо бол ногоон байгууламжийн хөлбөмбөг хэлтс байгуулсан. За тэгээд хэлтсийн маань үйл ажиллагаач одоо энэ тал дээр бол нэлээд өргөжсөн хүрээтэйгээр бол ажиллаа эхлээд явж байна л да. 2013 онд бол 5-аас доош цэцэрлэгт хүрээлэн байгуулж 20 гаруй гудамжийг бол ногоон байгууламжаар одоо тогтжуулна гэдээ ажил хийгээд эхлээ явж байна л та. Ер нь бол Улаанбаатар хотын ногоон байгууламжийг хөгжүүлэх цаашдын үйл ажиллагаанд цэцэрлэгч юм уу ашиглах төр тал дээр бол болсон ч муутай байгаа. Үүний чиглэлээр бол одоо Японы JICA гэдэг ингээд байгууллага байдаг. Энэ байгууллагын 2 дахь төсөл нь одоо ногоон байгууламжийг асрах, шинэ технологи нутагшуулах, за цэцэрлэгч нарын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр одоо энэ 4 сарын сүүлээр 5 сарын ихээр энэ хөтөлбөр бол явж эхэлнэ. Ногоон байгууламжийг бий болгох тухай бид хамгийн эхний шатнаас нь эхлээд ярих хэрэгтэй. Асуудлыг шийдэж байгаа нэнгээд хий дэмээ зардал мөнгө гарган үр ашиггүй зүйл хийх хэрэггүй. Иймд хотын экологийн нөхцөлийг сайжруулж, цэвэр агаартай, тохилог хот байгуулахын тулд хотын ногоон бүсийг хамгаалж, цэцэрлэгчлэлтийн ажлыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Ногоон цэцэрлэг ландшафтын хослол үхий, тогтчлтгүйгээр хотыг төсөөлөх аргагүй дээр энэ нь хот байгуулалт төлөвлөлтийн чухал элемент тул орхигдолж болохгүй үндсэн хэсэг байх учиртай. Нэг га талбайд байгаа мод сөөг нь 18 сая шометр агаарыг цэвэршүүлж, утаа унарын 30-аас 35%-ийг өөртөө шингээдэг байна. Ямар ч үйлрэлд мод бут сөөг ногоон байгууламж нь дээрх үүргээ алдахгүй өгөөд энэ нь хүний эрүүл мэндэд нөлөөлж болох олон сөрөг үр дагавраас сэргийлэх хамгийн эхний алхам болдог байна. Ногоон байгууламж сайхан байгуулсан газартаа одоо дараа нь усны ажил ч юм уу замын ажил болоод сүйтгэгдэх энэ мэдийн асуудлуудыг бол нэгдүгээр зэгцлэх шаардлагатай байна. Хоёрдугаар одоо шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулахад одоо мөрдөж байгаа нормативд бол баригдахад бол хэцүү болж байна. Яагаад гэвэл чанартай биднээс одоо жилийн жишгт хүрсэн хүрээлэн байгуулаад дараа нь үүнийгээ арчилж тордох бүх асуудлаа тусгаад явъя гэвэл хүрээлэн бүртээ онцгойлж одоо объект бүр дээр биднээс зураг төсвийн ажлыг хийх шаардлагатай. Цэцэрлэгчийн бэлтгэх үнэхээр нэг шаардлагатай. Цэцэрлэгчийн өнөөдөр зүгээр нэг компанид ажиллах 14 хоногийн юм уу одоо 7 хоногийн сургалтаар цэцэрлэгчийн бэлтгэн гэсэн ойлголт байж болохгүй. Энэ бол зүгээр нүглийн нүдийг гурлах хүрнэ гэсэн асуудал. Яг энэ ажил маань үндсэндээ бол одоо яг одоо шудраг хэлэхэд бол сүүлийн 20 жил бол тасарсан байсан ажил. Одоо бол энэ жилээс ингээд одоо бодлогоор бол энэ боловсруучны асуудал одоо сэргээгээд явж байгаа. Хамгийн энгийн асуудал бол хүний сайхан ногоон байгууламжтай, сайхан модтой, сайхан зүлэгтэй, сайхан буттай байх юм бол хүний сэтгэл санаанаас эхэлж байгаа. Хамгийн гол юм. Тэгэхээр тэр цаагуур одоо тэр дуу чимээ намсах тэр юу бол хамаагүй л дээ тий. Хамгийн гол энгийн бүр зүгээр нааталын жишээ байхгүй. Сайхан мод тарьсан, сайхан зүлгжүүлтэн юуны хажуугаар явж байгаа хүний сэтгэл бүр шал өөр байдаг. Дэлхийн хэмжээнд олон улс оронд ногоон байгууламжийг өндөр түвшинд хөгжүүлж чадсан байна. За хэдийгээр манай улс энэ асуудлын тухай сүүлийн 2-3 жил дөрвтэй ярьж байгаа боловч бусад улс оронд хэрэгжүүлсэн амжилттай туршиж чадсан эдгээр туршлагуудаас нарийн судалсны үндсээр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. За гэхдээ манай Монгол орны хувьд бол цаг агаарын эрс дээрс уур амьсгалтай ийм онцлогтой орон байгаа учраас ямартай ч мэрэгжлийн судлаачдын дүгнэлтээр бол за тухайн бүсэд тохирох бас ургамал болоод бут сөөг
мод зэргийг бас судалсны үндсэн дээр технологиг нь гаргах учиртай гэдгийг энэхүү нэвтрүүлгээс үзэгч та бүхэн олж харсан болов. За удахгүй бас улсын хэмжээнд мод тарих үндэсний өдөр тохионо. Энэ өдрөөр үзэгч та бүхэн ямар төрлийн мод бутыг гэрийнхээ ойролцоо за байгууллагынхаа эргэн тойронд тарих боломжтой вэ гэдгийг эртнээс судлах нь зөв юм. Ингэснээр та бүхний хөрөнгө оруулалт хийж байгаа өөрсдийнхөө эрүүл мэнд болоод амьдрах орчинд бас тодорхой хэмжээгээр анхаарч байгаа энэ ажил үр дүнгээ харуулах юм а. За бид тодорхой хугацааны дараагаар ногоон байгууламж ямар төвшөнд байгаа тухай эргэн мэдээлэх болно. Энэ удаагийн дугаарын түрээд өндөрлөж байна. Ямар ч тач Монгол улсын хэмжээнд төдийгүй за нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн асуудал нэг алхмаар урагшилж байна. Амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлээрэй. Баяртай үзэгчтэй. Хүмүүс мань одоо ногоон байгууламж гэхээр хамгийн түрүүнд л мод санаанд нь орох нь зөвлөдөг. Ногоон байгууламжийн талыг тэрийг яаж байгуулах вэ гэдээ ярих юм бол маш олон асуудал байна. Улаанбаатар хот хөрсвөл маш их бохирдолтой байгаа. Энэ нь бол одоо судалгаагаар бол эрдэмтдийн судалгаагаар бол тогтоогдсон. Энэ дээр манайх хяналт байдаг учраас их замбрааг явуулдаг нэг үндсэн шалтгаан байна.